Word-ын өмнөх хувилбарууд доторх текстийн цонх маань энгийн бас уйтгартай нэгэн хэвийн байсан. Word 2010 программын текстийн цонхны график элементүүд нь шинэ болсон байгаа. Тухайлбал нүүр хуудас, header and footer шиг текстийн хайрцаг нь мэдээлэл бичих зориулалттай бөгөөд баримтыг мэрэгжлийн өндөр түвшинд хийсэн мэт сонирхол татах үйц өвөрмөц үзэмжтэй болгодог. Блог тус бүрд хоёр текстийн цонх байдаг гэдгийг өмнөх хичээлдээр та мэдсэн байгаа. Нэг нь ишлэл бичих, нөгөөх нь хажуугийн хаалт. Текстийн хайрцаг оруулахаас өмнө текстийн хайрцагийг байрлуулах газар курсорыг дарж байрлуулсан байх ёстой. Ишлэл сонгож авъя. Энэ текстийг копидж уулж авна. Одоо текстийн цонхоо сонгоё. Motion загварыг сонгосон байгаа. Тийм болохоор motion загварын motion Q-тэй гэсэн текстийн цонхыг сонгоно гэсэн үг. Сонгочихлоо. Текстийн хайрцаг маань хуудасны хаанигтай гараад ирлээ. Текстийн хайрцагт хуулсан ишлэлээ бастлаж байрлуулна. Энд баг зэрэг засвар хийх хэрэгтэй юм шиг байна. Эхний үгийн эхний үсгийг томруулъя. Энэ өгүүлбэр дуусаагүй байсан учраас хамгийн сүүлийн үгний дараа 3 цэг биччихье. Энэ текст хайрцаг бол зургийн элемент. Тиймээс маш олон өөрчлөлт хийх боломжтой. Эхлээд байрлуулъя. Хүссэн газараа байрлуулж болно. Эсвэл энд нь үлдээчихэж болно. Текстийн хүрээллийг тохируулж болно. Текстийн хүрээллийн янз бүрийн байрлалууд байгаа. Square гэсэн тохиргоо зүгээр санагдлаа. Үүнийг сонгоё. Цонхыг баг зэрэг жижиг хэмжээтэй болгоё. Хэтэрхий том харагдаж байна. Текстийн хайрцагийг жоохон урт болгочихъя. Ингээд болчихлоо. Цонх маань цэнхэр хүрээтэй сүүдэр тавигааг анзаарч байгаа баха. Хэлбэрийг өөрчилж болно. Word art-а өөрчилж бас болно. Цонхонд баг зэрэг эффект оруулсан байгаа. Сүүдэрлсэн эффект орсон байгаа. Word art-ын загвартай болгож болно. Word art-аас сонгож үзээд хэр харагдахыг нь зүгээр үзье. Энэ зүгээр юм шиг санагдлаа. Текстийн хэмжээг хизээд нэмж хасаж өөрчилж болно. Ишлэл татах текстийн цонх маань бэлэн болчихлоо. Ишлэл татна гэж юу гэж байгаа юм болоо гэж гайхаж магадгүй. Ишлэл татна гэдэг нь баримт доторх текстүүд дотроос содон гүн утгатай өгүүлбэрийг сонгоод түүнийг онцолж текстийн цонхонд хийж баг зэрэг загвар чимэг оруулахыг хэлнэ. Энэ баримтыг унших хүн текстийн цонх доторх өгүүлбэрийг уншаад энэ хуудсанд тухайн өгүүлбэр байгаа юм байна гэдгийг мэдэх болно. Хажуугийн хаалт маань ишлийн цонхтой яг адилхан үүрэгтэй. Адилхан аргаар баримтанд оруулж, адилхан аргаар загвар бас чимэглэл нэмж болдог. Гэхдээ нэг өөр зүйл бий. Баримтанд байхгүй мэдээллийг хажуугийн хаалтанд оруулдаг. Энэ мэдээллийг сонгоё. Үүнийг катлж хайчилж аваад хажуугийн хаалтанд хийх болно. Энэ текстийг сонгож идэвхжүүлээд Ctrl X дээр даръя. Одоо текстийн хайрцагаа сонгоно. Motion загварын хажуугийн хаалтыг сонгоё. Заавал бүгдийг нэг загварын байлгах албагүй. Энэ бол Motion загварын хажуугийн хаалт. Нэлийн их зай эзэлж байна. Зайг нь заавал ийм их байлгах албагүй. Хажуугийн хаалтыг хөдөлгөөд баруун тал руу шахаж байрлуулъя. Холоос харж байгаад байрлуулъя. Дээшээгээ байрлуулж болно. Эсвэл доошлуулж болно. Текстийн цонхыг тэр чигт нь удирдах байна. Байрлал нь одоо зүгээр харагдаж байна. За текстээ пэстлж байрлуулъя. Зөвхөн текстийг байрлуул гэсэн тохиргоог сонгочихлоо. Загвар оруулах болохоор эхлээд зүгээр текстээ байрлуулсан дээр баха. Текстийг форматлаж болно. Тухайлбал bold фонттой болгоод strong style-ийг сонгож болно. Текстийн хэмжээг томсгосон нь дээр бололтой. Текстийг цагаан өнгөтэй болгоё. Зургийг форматалдаг аргаар энэ хажуугийн хаалтыг форматлаж болно. Хэлбэрийн загварууд дотроос хүснээ сонгож болно. Энэ хажуугийн хаалт бол баримт доторх цорын ганц цэнхэр өнгөтэй элемент. Өнгийг өөрчлөөд бусад элементүүдтэйгээ хослуулж болно. Энэ эффект товч шиг харагдуулж байна.
цагаан булантай эффект байна. Хэрвээ хүсвэл ногоон өнгөтэй болгож болно. Хэрвээ баримтанд чухал дүгнэлт эсвэл чухал мэдээлэл байгаа бол ишлийн цонх эсвэл хажуугийн хаалт зэргийг адилхан өнгөтэй байлгавал тохиромжтой. Хажуугийн хаалтаа би ногоон өнгөтэй болголоо. Өмнө нь байсан текст хуудасны доор байхгүй, харин хажуугийн хаалтанд орсон. Хажуугийн хаалт маань өөрөө их өнгөлөг бас сонирхол татахуйц загвартай болохоор ямар ч хүний анхаарлыг татна. Хүмүүсийн анхаарлыг татсан учраас тэд доторх текстийг мэдээж уншина гэсэн үг. Хажуугийн хаалт болон ишлийн цонхыг хэрэглэх зорилго нь өөр. Тэгсэн хэдий ч энэ хоёр маань хоёулаа чухал эсвэл гүн утгатай текстийг тодруулж өгдөг. Хажуугийн хаалт ба ишлийн цонхыг загварт оруулж форматыг нь хүсснээрээ өөрчилж тохируулснаар таны баримтыг сонирхолтой бас загварлаг харагдуулна.